За сайн байцгаана уу? Алхамаар подкастт нэвтрэлээ. Би хандах тухайн. Өнөөдөр бол чөлөөт дугаар. Чөлөөт дугаараар ерөнхийдөө бол ямар сэдвээр нийлдэд бол ярилцах хаа. Өнөөдөр бол сонгож авсан сэдв маань бол гацалт. Хяналтанд орсон тохиолдолд хэрхэн түүнээс гарах вэ? Гацалтанд орсон тохиолдолд яаж тэр гацалтаасаа гарах вэ гэдэг талаар бол ярилцсан. Нийгэм бол сүүлийн үед дандаа л манлайлагч байх хэвээр, лидер байх хэвээр, чи бол мундаг байх хэвээр гэсэн ийм философт аль эсвэл ийм түгээмэл шаардлага руу орчод байна шүү дээ. Хүн болгоно л ямар нэгэн байдлаар бусдаас онцгой бойжиж нийгэмд үнэлэгдэх гээд байгаа юм шиг. Найз нөхөд, гэр бүлтэй үнэлэгдэх гээд байгаа юм шиг юм болчихлоо шүү дээ. Тэр ингэж бодоод байгаа юм л да. Хүн бол одоо манлайлагч болох аргад бол суралцаж байна. Өнгөрсөн хугацаанд ч одоо ч гэсэн манлайлагчид байсаар л байна. Ирээдүйд ч бас байна. Гэхдээ яг хідэн хүн навс унсан байгаа сэтгэл зүй юу ч бодохгүй болчихсон байхаа энэ мэдрэмжээсээ салж буцаж ирдэг. Хідэн яг одоо байгаа бүх зүйлээ орхиж насан туршдаа бусдаас сонголтыг хийдэг. Тэгэхээр ер нь бол манлайлагч ихээсээ илүү энэ нийгэмд эрүүл сэтгэл зүйтэй, эрүүл сэтгэлгээтэй хүмүүс нь илүү олон болж иж яг маасаараа юм зөв голтор руу орно гэж хараад байгаа. Юм тэгж бодоод байгаа. Өнгөрсөн хугацаанд бол зөвхөн хувь хүмүүс битгий л те. Дэлхийд маш олон одоо тогтворгүй зүйлс байсан. Одоо хүртэл дэлхийн хаа нэгтээ газар хөдөлж байгаа. Тогтворгүй л байгаа. 1950 оноос хойш ингээд хараад үзэх юм бол эдийн засгийн хэдэн удаагийн уналт болсон. 1900 оноос хойш хараад үзэх юм бол дэлхийд нийт одоо том жижиг 20 одоо гарсан ийм дайнууд гарсан. Тэмцлүүд, мөргөлдөөнүүд гарсан тий. Тэгэхээр дэлхий л тэр чигээрээ тогтворгүй байдаг. Нийгэм тэр чигээрээ тогтворгүй, эдийн засгч тогтворгүй. Тэгэхэд хүний сэтгэл зүй яг нэгэн баланст байнгын тогтвортой байна гэдэг бол маш их асуудал. Хамгийн зөв нийгмийн давхарчлалт юу вэ гэж та бүхэнд 10 жилийн багш нар чинь зааж байсан баг. Хамгийн зөв нийгмийн давхарчлалт. Тэнгүүл тэр нийгмийн давхарчлалт ингээд дүрсээр харуулдаг шүү дээ, тий. Зарим нь болохоор гурван хэлбэрийнх, зарим нь болохоор 6 өнцөгт, зарим нь ром хэлбэрийн тий. Гэтэл хамгийн зөв нийгмийн давхарчлалт нь бол юу гэдэг вэ гэхээр ром хэлбэрийн нийгмийн давхарчлалт байдаг. Өөрөөр хэлэх юм бол ром хэлбэр чинь дээрээ хурц те доод өнцг нь бас хурц. Яг дунд хэсгээр жигд байдэн штэ. Нэгсэнтэй бол энэ нийгмийг баян хүмүүс нь цөөн, ядуу хүмүүс нь цөөн, яг жирийн ажилчин иргэд олонх нь болж иж нийгэм хамгийн зөв давхарчлалттай. Нийгэм хамгийн зөв тогтолтой байдаг. Гэтэл ихэнх нийгмүүд одоо гурвалжин хэлбэртэй байлаа гэхэд ядуучууд нь одоо тэр ёроолт нь хамгийн тий их одоо тэр бодит байдлыг алдагдуулаад байгаа. Тэр зөв голтрлыг алдагдуулаад байгаа. Тэгээ баян хүмүүс нь маш цөөхөн ч юм уу тий. Энэ болохоор зөв нийгэм давхарчлалт биш. За яагаад нийгэм давхарчлалтыг хэлэх болов гэвэл нийгэмд эрүүл сэтгэлгээтэй хүмүүс нь бол яг тийм зөв одоо тий нийгмийн сэтгэл зүй тогтоож чаддаг. Нийгэмд олон манлайлагч байснараа зөв балансыг одоо барьж чадахгүй. Харин юмыг эрүүлэр сэтгэж чаддаг, бусдыг ойлгож чаддаг. Хэрвээ уналтанд орсон бол түүнийгээ ч гэсэн би жоохон болохгүй байгаа юм байна. Би яалтчгүй уналтанд орсон байгаа юм байна гэдгийг ойлгож чаддаг хүмүүс буцаад хамгийн тийм зөв шийдлийг, зөв харцыг бол олж чаддаг байна. Тэгэхээр амьдралын болон карьерийн явцад хүнд бол маш олон одоо тий бүтлгүүтлийн, уналтын үе шатууд бол гарч ирдэг. Амьдралын өөрчлөлт тий ажил, гэр бүл, санхүү байнгын хэлбэлцэл. Зарим нэгэн гэр бүлээсээ сална, зарим нэгнийх нь гэр бүл гинт өөд болно тий. Хүний амьдрал чи ерөөсөө ямар ч тийм баталгаа тооцохгүй ирдэ штэ.
Тийм учраас чи насан туршдаа сайхан амьдрнаа. Чи насан туршдаа ажралтай амьдрнаа гэсэн ямар ч тийм баталгаа байхгүй. Тэгээ зарим нь бол алдагдал хүлээн. Санхүүгийн, ажлын, эрүүл мэндийн, карьерийн тий зарим нь амжилттай байна, зарим нь амжилтгүй байна. Зарим нэг нь их залуутай амжилтанд хүрнэ. Зарим нэг нь залуутай амьдрын сүрнэ гэх мэтчлэн байнгын ийм эсрэг тесрэг тий антогенезийн зөрчил болж байна. Тэгэхээр энэ унал гэдэг бол гацал гэдэг бол энэ олон нөхцөл байдлын хэлбэлцэлд орж ирж байгаа. Таниуд хариулталтай стресс, эргэлзээ, өөрийгөө голох, өөртөө итгэх ингээ саарах гэх мэтчлэн энэ бүх эргэлзээ. Тэгэхээр бид нэр яаж одоо гацалтын тий үе шатанд орчод байна. Яг одоо танд юу тохиолдод байна тий? Нэг хідэн үе шатууд бол байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бол бид нэр яг одоо байгаа нөхцөл байдлаа үгүйсгдэг. Би юм биш штэ тий. Би арай дажгүй амьдрах ёстой штэ. Би удирдах ажил хийх ёстой штэ. Намайг арай л дутуу үнэлээд байна. Би өөрийгөө бүрэн дайчлааг байна гэх мэтчлэн гэж ихэж ингээ өөрийгөө үүсгдэг. Ийгээд байгаа зүйлээ бүтлгүүтлээ үүсгдэг. Тэгээд үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. За дараагийн үе шат бол уур хилэнгээр ингэж замш гарч ирдэг тий. Илүү ууралдаг. Илүү уцаарладаг. Тий. Түүнийг нь хүлээж авч чадахгүй хүмүүс муухай зан гаргадаг. За түүний дараагаар болоод ингэ арга чарга хайж эхэлнэ шүү дээ. Би ер нь нэг жоохон болохгүй болцсон байна. Би ер нь нэг биш байгаад байна гэд тэ. Хэрвээ өөрөө жоохон ингэ ном уншдаг, олон юм сонсдог бол бас өөртөө тохиолдод байгаа тэр зүйлсийг ойлгоод тэ гарах гарцаг хайж эхэлдэг. Хэрвээ өөр биш байх юм бол бүр танихгүй хүнээс ч юм уу тэ аль эсвэл мэрэгжлийн хүнээс ингэ тусалцаа авдаг. Түүнээс гарах арга хайж эхэлдэг. Тэгээд хэрвээ хин нэг мэрэгжлийн хүнээс ч юм уу тусалцаа аваагүй өөрөөгөө тийм байдалтай байгаад байгаа ч гэсэн ойлгоод байгаа мөртлөө гарах гэж ингэж оролдохгүй байгаа юм бол одоо гүн готролд орж эхэлнэ. Бүр маш хүнд хин нэгнтэй ярмааргүй заримдаа гэртээ баймаар аль эсвэл ажилласаа гармаар эх орноос хаашаа ч хамаагүй явмаар ер нь л бол таньдаг хүмүүстэйг нэг харьцаад баймааргүй тийм үе шат бол эхэлнэ. Тэгээ хамгийн сүүлд нь бол бид нар бол хүлээн зөвшөөрч байгаа та. За хүлээн зөвшөөрч ийн гэдэг чинь та хүн байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа байхгүй юу? Хүнс бол та робот биш. Та хиймэл оюун хүн биш. Би чи хүн юм бэ? Би унт юм бэ? Би алдаж болд юм бэ? Би манлайлагч биш байж болд юм бэ? Би зааваллаг байх албагүй юм бэ? Гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс л энэ гацалтыг, энэ уналтыг таах үе шатж эхэлж байгаа. Хэрвээ тийхгүй яг өөрийнхөө эгонд баригдаад би бол мундаг хүн, би бол хүчрэг байх ёстой, хүчтэйгээрээ л дуусна гэд улам өөрөө ингэ хүндрүүлээд байх юм бол эн чинь ингээд усны ёроолт тий та өөрийнхөө хөлнөөс маш хүн хэмжээний чулуу хүлээд уяад доошоо живж гинэ л гэсэн. Ухамсартайгаар та өөрийнхөө амиг хорлож байна гэсэн үг. Тэгэхээр хит амар тийм нийгэмд үүсгэж байгаа хүчрхэг дүр, хит тийм манлайлагч болох, хит лидер байх, хит амбицтай байх, аль эсвэл хин нэгний доор орохгүй дээ гэсэн энэ сэтгэл зүйч нь таныг хүчрхэг байлгаад байгаа юм шиг. Харин таныг илүү тэр хүн те human гэдэг тэр утгаас чинь ингээд холдуулаад таслаад те бүр ингээд оюун ухаан чинь мэдрэмжийг чинь ингэж ангид бүр ингэж тасцаж авах гээд байгаа хэсэг гэсэн үг. Тэгэхээр алуулах өөртөө бас жоохон инэрэнгуй хандах. Тэг үүнийгээ хүлээн зөвшөөрч гисэн бол зарим нэгэн алдааг, зарим нэгэн уналтыг ихэд бол за энэ бол байдаг зүйл шүү дээ гэж хүлээж авах нь амьдрал хөнгөн санагддаг. Яг 2024 онд хийсэн Америкийн нийт иргэдийн
түүрээр авсан судалгаанаас ер нь яг ямар насны хүмүүс илүү сэтгэл зүйн готролд ороод байна гэсэн судалгаа авсан. Гэтэл 18-аас ахуулаад 64 нас хүртэлх төврийн судалгаа ингээд авахд тэр хүмүүс ямар ч насанд уналт, гацалт ийм үе шат байсан. Өөрөөр хэлэх юм бол залуу хүн байлаа гэд маш өөдрөг байна гэсэн үг биш. Настай хүн байлаа гэд маш туршлагатай байна гэсэн үг биш. Бүх цаг үед минут секунд тутамд хэн нэгэнд асуудал бэрхшээл тулгарч идэг, уналтанд орж идэг, гацалтанд орж идэг байна. Тийм учраас өө энэ настай хүн юм чинь унтдаггүй туршлагатай байгаа, өө энэ залуу хүн юм чинь юунд санаа зовдгийг гэж юусоо бид нар бинийгээ бодож болохгүй. Бодоод үзэх юм бол насны депрессүүд нь бол ундаа байгаа даа. 18-аас 24 настай хүмүүс бол би одоо ямар мэрэгжил эзэмшээд ирээдүйд хаана ажиллах уу, юуг хөгжүүлэх үү, яаж сурах уу, яаж боловсрох уу гэдэг бодлоод байна шүү дээ. Айцууд, эргэлзээнүүд тий. За гэтэл 25-аас 34 насных нь болоод ирэхээр за би ямар байранд орох уу, яаж мэрэгжлээ ахиулах уу, яаж гэр бүл зохиох уу гэх мэтчлэн санаа зовж шүү дээ тий. За тэгэл 35-аас 44 хүүхдүүд нь том болсон, их сургуульд орох гэж байгаа ч юм уу тий. Болоод ирэнгүүт би хүүхдтэй ямар боловсрал эзэмшүүлэх үү гэх мэтчлэн бүх насныханд бол санаа зовх асуудлууд байгаа. Бүх насныханд бас тийм уналтанд орох одоо заагууд байгаа гэсэн. 1965 онд Мартин Селигман өөрийнхөө хэсэг нөхдийн хаамт Learned Help Lessons гэдэг нэртэй судалгаа хийсэн. Энэ судалгааг бол 3 төрлийн нохоон дээр туршилт толгож хийсэн байна. За нохоонуудыг ингээд 3 торонд яг энэ тэнцүү хуваагаад торонд нь ингээд тог залгасан байгаа даа. Эхний А бүлэгт торонд байсан нохоонуудад ерөөсөө ямар нэгэн байдлаар хүчтэйгээр тоогоор цохиулаагүй. Б хэсэгт байсан нохоонуудыг тоогоор цохиулсан. Гэхдээ түүнд нь юу байсан бэ гэхээр юм дарах, аврах төвчлөр гэх юм уу те. Тэр төвчлөр дээрээ дарах юм бол тог зогсох байсан. За 3 дахь бүлгийн нохоонуудад бол ямар ч аврагдах боломж байхгүй, тог нь цохиулсаар байх болно. Тэгэд ийм 3 хэсэгт бол хуваасан байна. За мэдээч бие төрөл буюу ямар нэгэн төвчлөр дээр дарах юм бол тог нь зохихоо болсон тэр нохоонууд бол тэр зөв процессыг ойлгоод, зөв тогтлыг ойлгоод торноос ол гарсан байгаа. 3 дахь бүлгийн нохоонууд бол ямар ч аврал байхгүй. За хэсэг хугацааны дараа A болон B бүлгийн нохоонууд. A бүлгийн нохоонууд ч бүр тог нь цохиулаагүй шүү дээ. B бүлгийн нохоонууд бол төвчлөр дарж тогноос аврагдчихсэн. Нохоонуудыг ийм тогтой тавцсан дээр суулгасан. Гэхдээ тавсны нааталт нь зүгээр ингээд нохоонууд хараагаад гарчих. Тийм аюулгүй бүс гэж байсан. Хэрвээ тэр тавцан ингээд дээгүүр нь хараагаад гарчих юм бол аюулгүй бүсэд очино, тоггүй хэсэгт очино. A болон B төрлийн нохоонууд болохоор тогтой тавцнаар сунгууд шууд хариу үйлдэл үзүүлээд тэр тавцныг тавж гарч аюулгүй бүсэд очиж чадсан байгаа. Харин C бүлгийн нохоонууд ямар ч хариу үйлдэл хийгээгүй. Тог нь цохиулаад л байсан. Өөрөөр хэлэх юм бол тэр нохоонууд юу ч хийсэн нэмэргүй гэсэн сэтгүү те тийм одоо амьд үлдэх чадвар суларсан гэсэн. Ерөөсөө эсрүүцэл үзүүлэхгүй байгаа. Тэгэхээр үүгээр Селигман юуг ойлгуулахыг зорьсон бэ гэхээр хүн маш удаан хүн нөхцөл байдалд ороод ирэхээр гарц байсан ч гэсэн тэр гарцыг хайхаа болдог. Тань ингээ ойрхон шийдэл байгаа ч гэсэн тэр шийдлийг бодгооч болдог. Нэгэсэндээ бол яг одоо ингээ унаад байгаа шигдэд байгаа тэр зовлондоо тасдаг гэх юм уу? Өөртөө итгэлээ алддаг. Ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэггүй. Яг одоо байгаа тэр хамгийн новшин те нөхцөл байдалд одоо байгаа хамгийн новшин уналтандаа тасдаг гэсэн үг. Тэгэхээр бид нэр ямар нэгэн гацалтанд орсон байх юм бол, уналтанд орсон байх юм бол та юу ч хиймээргүй санагдах юм бол
ямар нэгэн байдлаар ингээ хөдлөөдөл байх хэрэгтэй. Хөдлөх хэрэгтэй гэсэн үг. За юу гэдэг нь Jordan Peterson гэдэг сэтгэл судлаач бол тэгж зөвсөн байдаг шүү дээ. Хэрвээ сэтгэл санаа чинь тавгүй байх юм бол өрөөгөө цэвэрлэлтэй гэж хэлдэг. Тэгээ бас аливаа нэгэн зүйлийг одоо зэгцлэх хэрэгтэй гэж бас зөвлөдөг. Тэгээ үүнийг өнгөрсөн хугацаанд би өөрөө бас тодорхой хэмжээгээр гацалтанд ороод, уналтанд ороод маш нийгэм идэвхтэй байжгаад гинт нийгэм итгэх маань сулраад хүнтэй сүлдээ ярьсмааргүй санагдаад ажил төрлөөс өөж гарч тийм үү гэж бодогдоод тиймэрхүү сэтгэл зүйн депрессүүдд л орсон. Тэгээд яг тийм депресд орсон үед бол юун тэр хувь хүний хөгжил, юун англи хэл сурах, юун амбиц те. Юун бусдад хэрэгтэй юм заач хамсан гэж бодох. Юу ч бодогддоггүй шүү дээ. Зүгээр л цаг хугацаа өнгөрөөлөдөг. Өөрийн сэтгэл зүй те одоо байгаа нөхцөлөд улам л дордоод байдаг те. Тэр нэгсэнд бол саний Силигманы одоо туршилтын тэ хэсгийн тэр одоо ABC төрөлт хов хасны барыг B бүлгээс C бүлэг рүү шилжих хэмжээ нь бол орцсон байгаа байхгүй. Өөрөө одоо гаргаж авч чадах хэмжээ нь тэ биш. Өөрийнхөө уналтыг, өөрийнхөө гацалтыг ер нь бол хүлээн зөвшөөрч байгаа хэмжээндээ орчихсон байсан гэсэн. Тэгэд маш олон зүйлсийг оролдож үзсэн. Гэхдээ тэр нь юу байсан бэ гэхээр өрөөгөө цэвэрлж үзлээ. Альва нэгэн зүйлийг зэгцэлж үзлээ. Ном уншаад өрөөгөө тайвшруулах гэж үзлээ. Байгальд гарч үзлээ. Спортоор хичээл гэж үзлээ тийм. Энэ бүхнийг үзэхэд надад бол яг энэ уналтаас, яг энэ гацалтаас хамгийн том одоо гарахад тус одоо болсон зүйл бол энэ өглөө босоод ямар нэгэн зүйл хийх, ямар нэг юм эцэгцлэх, ямар нэгэн зүйлийг эмхлэх жижиг зорилгоос эхлэх байсан. Яг нэг сар дараалан өглөө болгон босоод ороо хураагаад гэрээ цэвэрлээд ямар нэг юм зэгцлээд ирэхээр тэр өдөр бол маш эрч хүчтэй болоод энийг амжуулждаг ч юм уу, энэ зүйлийг хийждэг ч юм уу гэсэн тийм бодлол мэдрэмжүүд төрж эхэлсэн. Тэгээд тэр мэдрэмжүүдээсээ буцаад өөрийнхөө сургалт хийдэг гэсэн тэр сургалтынхаа контентуудыг янзлаад, засаад тэрнийгээ дахиж нийгэм цацаад сургалтуудаа ороод тэгсэн тэр сургалт маань бусдад аягүй их таалагдаад тэр яах вэ гэхээр миний сургалт бол бусдад таалагдъя гэсэн зорилготой байгаагүй. Наад шиг яг ийм зүйлийг мэдэрч байгаа хүмүүс яаж гарах вэ? Бид нар яаж энэ зүйлийг давж гарах вэ гэдэг агуулгаар илүү бэлдсэн байсан. Тийм учраас хүмүүст маш их сонирхлын татаа гэх юм уу тийм сонирхолтой санагдаад ингээд сургалтууд маань бол эрэлттэй болж эхэлсэн. Тэгээ өөрөөр ингээд өнгөрсөн хугацаанд чиглээд тахаар 4 жил тутамд нэг удаа тийм хүчтэй уналтанд тийм өөрөөгөө нэг сар бусдаас тусгаарлах ч юм уу, өрөөндөө нэг сар хинтэж ярихгүй байх ч юм уу, нэг иймэрхүү хэмжээний гацалтанд бол ороод байснаа анзаарч эхэлсэн. Тэгээ яг тэр хэлбэлцэл дээр юу нь бол илүү өөр төр ажиллах хэрэгтэй юм байна. За яг энэ үед ирэх юм бол би ийм арга хэмжээ авах хэрэгтэй байна гэдгийг бол мэдэж эхэлсэн. Ер нь үнийг хамгийн том уналтанд оруулдаг тэр зүйл бол өөрөөсөө хүсэж байгаа тэр хүлээлт байгаа байхгүй. Хүлээлт бол маш өндөр хэмжээнд өсөд өгдөг тий. Тэгсэн мөртлөө таны ур чадвар ч хөгжихгүй байх юм бол ундаг, гацдаг. Би уулна компани захирал болчоор чадвартай да гэж бодоод байгаа мөртлөө та компани захирал болохын тулд ямар чадвар хөгжүүлсэн? Манлал англи хэлний чадвар, судалгаа шинжилгээ хийх тий. Энэ чадвараа хөгжүүлсэн үү? Нэг шинэ мэдлэг эзэмших ч юм уу тий. Иймэрхүү дөрмөр яваад байх юм бол хүлээлт ур чадвар чинь тэнцээд ирэхээр угаасаа тань дахиц дэвшил гарч ирэх нь цаг хугацааны асуудал болчих жоохгүй. Тэгээ Джеймс Клирийн ном байдаг шүү дээ тий. Тэр 1% дүрм гэж байдаг тий. Ер нь бол хүмүүс 100% руу тэмүүлэх
гэхээс илүүтэйгээр өнөөдөр та нэг сүнэтэй гэсэн бол маргааш 2 сүнэхад 2 сүнэтэй гэсэн бол 3 сүнэхад л илүү цагийг зарцуулах юм бол тэр таныг одоо унгаагаад байгаа, өөрөө голоод байгаа ур чадварын тэр уналдах гацалтай эсвэл хувийн уналдах гацалтаас чинь энэ одоо ур чадварын өсөлт чинь сэтгэл зүйн өсөлт чинь таныг аврах гэдэг байхгүй. Ингээд бол 100% руу тэмүүлэх гэхээс илүүтэйгээр яг өөртөө нэг 5% ч юм уу 6% ч юм уу үр дүн гаргах нь л танд хамгийн ашигтай. Хит өндөр хүлээлт нь буцаад хит том уналтыг танд бас өгч мэднэ те. Уналт бол амжилтын эсрэг зүйл биш. Харин түүний нэг хэсэг байж болдог гэж Ариана Хаппингтон гэдэг хүн хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол амжилт гэдэг зүйл бол хүн болгоны хувьд бол өөр. Жишээ нь би бэлтгэл их дуртай. Гэхдээ бэлтгэлээ бол гоё битээ болчомсон. Одоо боди болчомсон гэж зорилго тавьж идэггүй би зүгээр л эрүүл байхын тулд л бэлтгэл хийдэг. Тэр маань бол надад буцаад сэтгэл ханамж ч юм уу тий өгдөг. Тэгэхээр энэ нь бол миний хувьд бол амжилт байгаад байгаа байхгүй юу? Өөр олон зүйл дээр бас би амжилт хийж дуртах юм бол надаас өөр сэтгэлгээ гарах байх. Зүгээр нэг энгийн нэг жишээ хэлэхэд л ийм байгаад байгаа. Тэгэхээр хүн болгоны амжилт өөр. Хүн бол заавал тийм алтан тушаалтай, олон ус зартай, тий бизнесмен, улс төрч, эдийн засагч байх шаардлагагүй тий. Харин хүн болгон л өөртөө ямар нэгэн байдлаар сэтгэл ханамжтай байх нь л хамгийн чухал байгаа. Хүнд хэцүү цаг үе гэдэг бол бидний хамгийн том боломжуудыг агуулдаг. Энд бол хамгийн том боломжууд үүнтэл байдаг. Дэлхийн хамгийн алдартай хүмүүс яг энэ үеийг хүлээдэг. Энэ хүнд хэцүү цагийг хүлээдэг. Тийм учраас та бүхэнд бас яг одоо ийм байдал нөхцөл тулгарсан бол үүнийг би л ганцаараа л ийм байгаад байгаа юм байна. Надад л тохиолдоод байгаа юм байна. Миний хувь тавил юм байна гэж бодхоос илүүтэйгээр яг энэ хугацаа бол миний одоо ур чадварыг сайжруулах хугацаа юм байна. Яг энэ хугацаа бол миний одоо потенциалыг шалгаж байна. Амьд үргэлтэх чадварыг шалгаж байна гэж бас бодож үзээд энэ зүйлсийг бас хийгээд ард нь гарч чадах байх та гэж та бүхэнд бол найдаж байна. Тэгээ подкастынхаа төгсгөлд Альберт Эйнштейн хэлсэн бэрхшээлийн донд боломж бий гэдэг үгээр төгсгийг хүсэж байна. Гэт утгагүй дараахад дугаараар уулзцгаая. Ламар подкаст байлаа.